За үүнээс гадна ер нь ямар нэгэн сервис маань хэдэн төгрөг болох вэ гэдгийг estimate хийж болдог. За тэр нь болохоор pricing calculator гэж байгаа. За энэ харагдчих тийм үү. Энэ нь болохоор хэрэгжилж эхлэхээс өмнө ер нь хэдэн төгрөг гарах вэ яах вэ гэдгийг баримжаалах зорилттой. Өөрийнхөө хэрэглэж байгаа хэмжээндээ тохируулаад сервистэй ч юм уу юундаа тохируулаад би ийм зүйлийг эдийн хэмжээгээр хэрэглэнэ гэдэг тохируулдаг. За хамгийн энгийнээр EC2-ыг хэдүүлээ тохируулаад үзье. Virtual server тийм үү. За my server номер 1 хичээ. За энэ region-д ажиллана гэдэг. Region-ээс хамаарат төлбөр нь бага зэрэг ондоо гардаг. За Linux ажиллуулах юм байна. 4 CPU-тэй. За memory нь 16 GB-тай. Тэгэхээр нэг ийм классын инстанстай төстэй гэсэн үг. За ийм инстансыг ажиллуулна гэдэг төсөлчий. За нэг ширхгийг ажиллуулна. Тэгээ сард 100% utilization-тэй байна. За savings plan ашиглана. Тэгээ нэг жилийнх no upfront буюу төлбөрөө яаж төлөх гэдэг сонголт байна. За тэгээ EBS-ийн бас за 30 GB 100 GB-ийн storage хэрэглэнэ. Гэ бодонгод сард бол ер нь бол энэ 61 буюу $71 гарах юм байна гэдэг. Тэгээд жилд болохоор 858 болох юм байна. Ийм төлбөрийн тооцоол гарч ийн гэсэн үг. За тэгээд нэмэх нь одоо EC2 дээрээ өөр одоо би за S3 гэдэг сервисийг ашиглана гэж бодох юм бол энийг бас тохируулаад би S3-ыг за my bucket гэжтэй. За би стандартыг хэрэглэнэ. Ийм байна. За сард 100 ГБ 100 мянган хүсэлттэй. За гитэн бас 100 мянга тий. Ингээд бүх юмудаа өөрсдөө тохируулчих юм бол энэ дээр нь үндэслээд төлбөр нь гараад ирдэг. Таны төлбөр чинь тийм болох юм байна. За энэ дээр нь болохоор юу гэдэг би энийг ашиглана, тэрийг ашиглана гэдэг нэмэлт cloud front болон data transfer-ийнхаа тохирууллаа хийчихнэ. За тэгээ бодонгод за саяны юмар ихтэй айгүй баг гарч байгаа шүү дээ. Сарын $287. Ер нь $3 л гэсэн. Тэгээ 71 дээр нэг. Тэгэхээр 2 сервис ашиглахад түрүүнийг 850 байсан бол $40 юм чинь 890 болсон. Ингэж тооцоолоо гаргаж болно гэсэн үг. Юу ашиглах, яаж ашиглах, дээрээс нь ямар боломжуудыг нь ашиглах вэ те? Savings plan авах уу, reserve авах уу, 1 жилээр 3 жилээр эсвэл хэмжээ size нь том жижиг ямар авах вэ гэдгийг тохируулаад тэгээд энийг харчиж болно гэсэн. Тэгээд бас бусад хүмүүс рүү шеэрлчих болно. Тэгэхээр энэ линкээр миний хийсэн тооцоолыг өөр хүн хараад за ийм хийх юм байна гэдэг. Би үүнтэйгээ шеэрлж хуваалцах болно гэсэн үг.